Юун дөрөнд одоо танай охины сүүлийн сошиал Instagram дээр хийсэн зүйл олон нийтийн анхаарлын төвд ороод ерөнхийдөө бол одоо энэ сошиалын хамгийн их анхаарлын төвд байна. Тэгээд та ер нь энэ талаар эхлээд яг ямар хуу байдлаар хизээ мэдсэн ер нь энэ талаар тайлбар хэлээч. Олон нийтийн сүлжээгээр ярьж байгаа энэ асуудлыг бол одоо 3 хоногийн өмнөөс мэдсэн. Тэгээд энэ мэдээллийг сонсоод бол одоо манай гэр бүл бол манай хүүхдийн сэтгэл санааны байдал одоо маш хүнд байгаа. Бизнес эрхэлдэг бай. Одоо ингээд танай хүүхдийн хийсэн сториудаас харахад одоо манай аавын авч өгсөн бэлэг машины талаар бас бичсэн байсан. Таны яг эрхэлдэг ажил. За намайг бол өгөөдөө гэдэг өгөөмрийн аав. За би 1997 онд Оросын албаны улсын Свердловскотын уулуурхаан их сургуулийг механик зохион бүтээгч мэргэжлэр төгссөн. За төгснөөс хойш бол хойроо бизнес эрхлээд өнөөдөр хүртэл явж байна. За энэ хугацаанд бол би Америк нэгдсэн улсын Cybertech хязгаарлагдмал хуудас компани Монголд халбаасны борлуулагч Америк нэгдсэн улсын Виржиниа улс дахь хүн робот компаниг үүсгэн байгуулсан. Монголд бол одоо ISO гэж компаниг удирддаг. За 27 жил бол одоо бизнесийн салбарт бизнес хийж байгаа юм байна. Би өнөөдөр 54 настай. Бизнес эрхлээд 27 жил болж байна. Тийм учраас би бол бусад аавуудын адил охиноо одоо эрхлүүлдэг, охиныхоо хүссэн зүйлийг авч өгдөг ийм л хүн. Одоо манай Монголын бүхэл аавууд бол охин үрдээ одоо гар татдаггүй, охин үрээ хармал хайрладаг, халамжилдаг, эрхлүүлдэг тийм л байна. Тэр хүрээнд л би охиндоо төрсөн өдрөөр нь бол 2 төрлийн цүнх авъя гэсэн. За би 10 сая төгрөг шилжүүлсэн. 10 сая төгрөг шилжүүлсэн хүрэхгүй байна гэдэг асуудал ирсэн. Дахиад 10 сая төгрөг шилжүүлсэн ийм л юм байна. За автомашиныг бол би шинэ жилийн өмнө авчихсан хүүхэдтэй. За тэр автомашиныг өөрөө дагаад нь зараад солиод RX 450H Plus гэдэг машин болгосон байсан. За тэгээд ерөнхийдөө та энэ Тэмүүлэн гэдэг хүүхдтэй охиныхоо найз залуутай ер нь уулзсан уу? Энэ хоёрын харилцааг хизээс мэдсэн бэ? Энэ хоёр ер нь одоо үерхэд хэр удаж байгаа вэ? За манай охин Тэмүүлэн гэж хүүтэй үерхэд үргэж байгаа асуудлыг бол би одоо 1 сарын өмнө мэдсэн. За тэгээд аль биесээр танилцуулсан. За ааваа би ийм хүүтэй үргэж байгаа. Би тэр үерхэд одоо тодорхой хугацаа өнгөрлөө. Гэт аль биесээр танилцуулсан. Та харилцаагаа дараа Тэмүүлэн гэдэг хүүхдийн аавын ерөнхий сайд гэдгийг мэдсэн баг. Тэгээ ерөнхий сайд дээр нь уулзсан уу? Хоёр хүүхдийнхаа талаар ярилцсан юм байгаа юу? Надтай танилцуулахдаа бол манай охин ерөнхий сайдын хүү гэж надад хэлээгүй. Та бол ерөнхий сайдтай уулзж байгаагүй гэсэн үг. Уулзж байгаагүй. Энэ сошиалаар энэ мэдээлэл гарсны дараанаас л би одоо ерөнхий сайд оюун эрдний хүү юм байна гэдгийг мэдсэн. Энэ мэдээлэл гарсны дараагаар танай гэр бүлийн хүний талаар бас мэдээлэл цацагдлаа. Чингэлтэй дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга хийжсэн эмэгтэй байна. Тэгээд ингээд төрд ажилласан хүн байж ийм машин авч өгөх боломжгүй гэсэн танай гэр бүлийн хүний талаар. За манай эхнэр бол нийгмийн даатгалын салбарт ажиллаад 18 жил болж байгаа. Мэдээж бол одоо манай эхнэр бол өөрийнхөө цалингаар бол тийм автомашинаар авч өгөх боломж байхгүй. Би 1997 оноос хойш өдийг хүртэл бизнес эрхлэхдээ бол эрхэлж байгаагийн хувьд бол хүүхдтэй машин дэрэг бол авч өгсөн. За энэ хоёрын хувьд болохоор ингээд сошиалгаар гарч байгаа мэдээлэл болохоор сүү тавьсан гэсэн зүйл яригдж байна. Сүү тавьсан талаараа танд хэлсэн болов уу? Энэ талаар ямар нэгэн мэдээлэл байна уу? Сүү тавьсан талаараа бол надад хэлээгүй. Тэгээд сая энэ мэдээлэл гарсны дараа би охинтойгоо ярилцаад бол манай охин тийм ээ би одоо танд хийж амжаагүй байлаа. Ер нь сүү тавиад ер нь хэдхэн лонж байгаа асуудал юм. Одоо энэ олон мэдээллийн дараачаар эцэг хүний хувьд таны байгаа байр суурь хэр байна? Охины тань хувьд ер нь одоо энэ сошиал медиа дээр явж байгаа зүйлийг хэр хүлээж авч байна? Энэ улс төрчсөн мэдээлэлдээ энэ одоо манай хүүхдийг оролцуулаад энэ хоёр хүүхдийг ингээд нийгмээр ингэж цоллоод ингэж байгаа нь бол одоо манай охинд болон манай гэр бүлийн хувьд бол маш хүнд тусаж байгаа. Мэдээж одоо Монголын ямар ч эцэг хүн
охин мөрөө хайрлаж, инхрийлж одоо хүүхдээ аль болох одоо хүссэн юмыг авч өгч хүний хүүхдээс нэг дутуу явуулчихгүй юмсан гэж боддог. Түүний адил би одоо охин мөрөө эрхлүүлж одоо хүссэн зүйлийг одоо авч өгдөг. Ер нь бол би энэ хүүхдээр хүн хийж авах гэж ямар их зовлон үүссэн бэ гэдгийг ер нь миний ойр дотны хүмүүс бол их сайн мэднэ. Тийм учраас би хүүхдээ одоо дүүгээс нь илүү эрхлүүлж, одоо дүүгээс нь илүү хандаж одоо өсгсөн, эрхлүүлсэн. Энэ нь бол одоо жишээ нь миний хувьд бол бусад хүмүүст одоо буруу сэтгэл төрүүлж явах шиг байна. Гэхдээ бол хүн болгон л өөрсдөө хүүхдүүдэд тайртай, хүн болгон л өөрсдөө хүүхдүүдийг сайн сайхан явуусаа гэж хүсдэг. Би тийм л нэг жирийн нэг аав.